За би 6-д манай аав 6-д ээжийг зундаа тэгээ хүй буурлаас гарсан бид нэр ах トゥ исвэлээ. Дээрээ ах ихч 6 доороо 2 дээтэй бид нэр доороос 2 дэх 6 дахь дуулаадах гүйгтэн болж төрсөн. 2009 онд аймгийн алдарт байж гэдэг эрхэм заахан цол авч байсан. 2014 онд сүмийн авраг малчин болж байсан. За тэгээд 2020 онд аймгийн авраг малчин болж байсан. За тэгээд аав ээжсэн төрөд бага ангиасан гараад мал дээр 5 дугаар ангинд төгсөөд малчин болж аав ээжэнд дагаад маллаад өдөө хүртэл малж байна. Мал малснаа бүрүү гэж байхгүй сайхан байна мал. Хот цадгалуурмаа битэн. Юу гэж нэ одоо тэгээд нийтдээ 30-аад жил 2000 онд би дааж мөрөж эхэлсэн. Одоо 25 жил мөрнө дэлсүүл бууж хүрдэмээр одоо нөхөрлж явж байна. Холоос юунаас Сүхбаатар дуурантаас азраг улаавсан тис сүмийн аймгийн алдарт байж алтан гэрэл гэдэг хүнэ азраг би. За тэгээд одоо сүүлүүд мөр одоо сайхан чанарж болсон. Одоо энэ тэн сайхан мал байсан авч ирж бийж авсан. Хүцухны тал дээр үлжим зүүн говоос хүч тавьсан. Илги баялгийн чиглэлээс ухан тавьсан. Шир мал дээр бас анхаарал сайн тавьсан. Тэ. Дүйний үрдэнд мал илсэн. Мал ашиг шим сайтай. Махшилны гарт сайтай. Манай одоо хоны маань Викторийн мал нэр нь жин таттай өх махшил сайтай. За энэ бүр дээр хичнээн жил үйлчлээ. Энэ бүр дээр одоо манай одоо ааваас хойш аав би чинь энэ дээр 80 онд төрсөн төрхтаа яг энэ бүр дээр төрсөн. 1980 онд 12 сарын 10-нд яг энэ үйлжэн дээр байгаа энэ бүр дээр төрсөн ихээс мэдлсэн газар энэ. Аав туулаа жил үйлчээсэн гэж яд юм а. Тэгээ одоо би чинь туулаа гэхлээр би чинь бараг 50 жил үйлчээх юм байна. Тэгээ нэгдлийн хашаад тэгээ туулаа жил баригдсан хашаад би чинь 75 оны туулаа 75 оны туулаа жилийн үйлжний хашаа туяа нэгдэл барьж өгчээсэн нэгдэл хашаа. Тэгээ түүнээс хойш тасралтгүй одоо яг энэ тэнд үйлж байгаа яг л байнга үйлж байгаа юм. Бүх мал гэр дээр үйлждэг. Хошоо холваа. Нэмрэн ойлг сайтай хошоо холваа сайхан айлууд байна. Манай нарт сүмийн сайн малчин жута гэж ах байна. Манай үртэл дээр манай тумах бавуу гэдэг хүн үйлчээн. Тэгэл энд очсон энэ гүргэн хүүхдүүд үйлчж байна. Манай хошоо холваа бүгд дээрээс наашаа энэ аав ээжийнхээ үйлчэн дээр уламжил болоод үйлчээд маллаад нэг хэн дэмтэй тустай сайхан холон дутан нүр амьсгалтай бид нар сайхан үйлцээж байна өө. Энэ жил үйлчэн мас сүрэг сайхан унд минь сайн гараад жоохон цас намар 10 сар их цас ураа тэр цас нь ямар ч гэсэн энэ үйл шуурга шимултаг юмгаа сайхан үйл боллаа. Энэ үеийн үед сайхан үйл болж байна өө. Танаа хадам одоо ямар хүн? За манай хадам Нима гэдэг хүн байгаа. Сайхан бүргий насаараа мал малсан. Бид нэрийг бас манай Нима гэдэг айлын хүйт хөхнийг авч хань жил болгож одоо бид тэр одоо 24 жил амьдраад 24 жил болжээ. Бид тэр одоо маллаад аянда миний ханаас малчин багаас сургууль соёлоос гарсан малчин байсан. Малчин бид тэр одоо ханыхаа харин л одоо сайн юу гэж бодож байгаа мал сүрэг сайхан байна гэсэн. Хань гэдэг юм чинь күнэ хань ч бас сайхан юм байна. Манай хадам аав ээж хоёр насаар мал малсан. Хүүхдүүдэн бүгд сайхан малчин хүмүүс. Том дуудгуурын өхөн улаангомд нэг нь цэцэрлэгийн багш, нэг нь сүйлагч, нэг нь хоёр нь цэцэрлэгийн багш юм байна. Түүнээс дээшээр гисэн өгт залуучууд нь аянда манай том хадамыг чинь Аяр зан ахын эхнэр аймгийн алдарт авраг малчин. Бид нар манай эхнэр одоо Уланбаяр бид нар бас аймгийн авраг малчин. Манай дүү цуудал сүрэнгээ хадам дүү бас аймгийн авраг малчин. Ийм манай хадам аавынаас 3 хүүхэд аймгийн авраг болчихсон байдаг.
Дийнэ дүүгийн гიშг гэдэг залуу аймгийн алдар туяач бас сумын сайхан тэргүүний малчин. Тавуу шимаалан сайхан малж эсгэж байгаа. Тиймнээ сайхан малчин байна. Хадам аав ээж хоёрын хүй нэмэр их байгаа биднэрт бас буруу зөрүүгийн заадаг, байгаль дэлхийн үр амьсгал шинжиж хэлж өгдөг. Ийм тийм байна энэ наашаа цаашаа гэдэг нь бас бид нар зөвлөж хэлж өгдөг бас. Тийм сайхан буурлууд байна. Манай аав ээж хоёр насаараа нэгдлийн мал малсан. Аав 1993 онд сумын хамгийн их мал туулуулж яасан байлаа. Энэ 597 тулгаа мал туулуул сумын хамгийн их мал туулуулсан дээр байсан байлаа. Бас их сайхан мал малж яасан. Туяа нэгдэлд удаа улан жил инг сүрэгтэн мент төлчин аймгийн гүнтч юухчиг тэгээд сумын хуйруудагийн сайн малч авраг малчин гигаад янз бүрийн байшаанг их авчихсан. Манай ээж сайлч нэгдлийн хуйн сааж яасан. Тэгээд сумын улнуудагийн сайлын авраг сайлчин тийм сайхан бүүрл байсан. Танах түнээс одоо малчин аймаг улсад аврах малчин. Манай ах дүүнээс одоо ах дүү эсвэл бид нар эсвэл малчин. Манай хамгийн том эгч нь Зөргөд хахан ихнэр цаанкүйгээд ихч байна. Бас малчин дараач нь манай ах. Инхэнэ дараач нь бадрахах байна хартлагад аймгийн авраг фермерчин. Бас дүйнэ дараач нь ах луудаа дамбгээс юу юм байна? Сэлэнгийн сандт байна. Дүйнэ дараач нь ихч болормаа гэж цагаан урд сэлэнгийн. Дүйнэ дараач миний дээдлэн нэгш хартлагад одоо бас ихэр малс ихэр саас ихэр сүрэгтэй батцгийн ихнэр үдүүлгээд ихч байна. Тэгээ миний дуудлын хоёр дуудлын дөрөн цэцгээд бас аймгийн авраг малчин. Гонгор жавын ихнэр. Дүйнэ дуудлын утханд бас энэ намрын ихэнх хүн малчин байна бас малчин. Лагва гээд манай хөргөн тэр гүнэгийг болсон. Бүгд сайхан малчин, бүгд сайхан мал малсан сүм орон нутагтай нэртэй хүнтэй. Сайн уцгаж яана өө бид нар гээд. За баярлалаа. Тэгээ танаа одоо амбил гэдэг хүүхдүүд Манай амбил дулаа 5 хүүхэдтэй. Том хүү нь дулдугаар ангийн төгсгөөд малчин болгож авсан. Дараач нь охин уяндар гэдэг охин гуалтаа нангаахын их сургуульд. Нэгдүгээр курсын оюутан. Дүйнэ дараач нь 4 хүүхэд, 3 хүүхэд ерөнхий улсын сургуульд сурч байгаа. Том хүү нь мал дагаж маллаад аавынхаа бас энэ аав ээж нэвг дээдсэн үдэм өгшлэн өвлөмжлийг яаж энэ мал сүрэг. За манай үлжээ Уватын Намаржин гэдэг газар руу энэ удаа их сайхан нэр нь Намаржин гэдэг нэртэй тэгээд яг намар капитал сайхан алгар сайхан үлждэг. Янз бүрийн хурагдл янз бүрийн асуудал их баг гаргадаг сайхан ноён үлж байгаа. Манай энэ Уватд бол 90 тэрчигтэй үлжээнүүд нь их сайхан үлжээ. Манай артал дээр сангийн үлжээгээд байна. Энэ ноёноо үлжээ байсан байлаа. Энэ сан цаграм намарзан гээд дээр үйд ноён үлжээсэн. Бидний энэ дундалт нэг цакрын өндөр ураа байд юм. Тэн дээр үеийн ноёчуд байсан. Дөрвөн сайхан гэрэн бүртэй. Уваага тэн дээр цагаалж уваад тагчаасан. Тийм хар нүттэй харахгүй гунжинг өрчилж алж яасан. Алж уваа тагчаасан гэлээ. Тэр өрчилж алж яасан бөхкнүүд энэ бөхч юухэн гэдэг хүн байсан гэлээ. Манай энэ одоо харамач бахан аав. Тэр хүн өрчилж алж яасан гэж хэдэм бэ? Тэр тийм сайхан гомогтой. Ийм сайхан үлжээ манай бат гэдэг газрын үлжээ. Тэгээд энэ талдаа шагаатын хөдөлгөөний сайхан даваадаг үлзэн намар хавар дөрвөн үлрэл байнга зүүжчихэд амтны манай ард түмний иш давж яадаг. Зүлэг дээж нэрэж одоо бүүл идэлж яадаг юм сайхан гэдэлтэй. Харуулстай энэ талдан бууга харуулсан гэж сайхан өндөр хайрхан байдаг. Бүү гүрэмддэг. Намарт бүү байнга л өрөмтчээдэг тийм сайхан баян бол. Энэ ингээд сайхан ой моднуудаа модн энэ байгаль дэлхийд манай малчид маш их эзэн болсон эзэмшсэн. Анаараа хатан чихтэй бүүгээрсэн янгэр тийм сайхан байгалийн хуур амтнууд их байдаг гэнт. За тэгэд одоо 2025 онд 100 жилийнхаа үед Монгол улсын энэ өнцөг ууланд сууж байгаа Улс аймаг тарианы сүмийн бүхний иргэд ард түмэн давагдтаа. Мугай жилдээ илгээрээ нэг төрлөөрийн төвшин сайхан шинэлээ сайхан жил болохыг уриалж байна. Тэгээд 100 жилдээ бүгдээрээ сайхан эрүүл анги сайн сайхан
Тэгэл одоо уулзцай гэж хэлье.